Бурхан гэж буг чөтгөрийг шүтүүзээ. Буян үйлдэгч хэмээх одоо барж ил гарч байна. Бурхан гэж дахигдсан буг чөтгөрөөс буян үйлдэгч хэмээх барж илийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлж байна. Одоо оюутлагыг цахилгаан станц барьж одоо Монголоос хангах гэж байгаа гээд маш олон төрлийн сайн сайхан ажлуудыг хийж байгаа. Засаг төрийн ажлыг бас ойлгож ухаарч мэдрэх хэрэгтэй юм гэж би ингэж боддог. 90 сүүлийн хэдэн жилд бол монголчууд дэлхий дээр байхгүй ухаан гаргалаа. Манай засаг төрд бол би баяртай байгаа. Дэлхийд байхгүй ухаан зарж хамбатан Монголын төрөөр оюу толгойг цөлмүүлээд дуусч байгаадаа маш их баяртай байгаа юм байна. Харин та үүнд баярлж байна уу? Монголчуудын гараар гадныхан оюу толгойг цөлмөө дуусч байгаа нь баярлахаар зүйл мөн үү? Гандангаал дагна. Мэдгүй би л одоо гандан ингээд улам ингээд муулаад 12 тэрбум яагаад авч болохгүй болж л таард авч л таараа шүү. Би л аав хавыг дэмжин. Гэхдээ яг өдөр оюутлахаа за яг өдөө байгалийн баялгаасаа тэгэл аваад үзтээ. Гандангаал дагна. Оюу толгоогоос аваад үзтээ. Газар авах нь зөв хэмээн үзэж газрын гүний баялгаар оршин тогтнох багш шавийн чуулганд шунлаан татахыг зөвлөе. Хэрвээ та нарын шуналд ханахын хэмжээ гэж байдаг бол оюу толгой байтугай орд газруудаа санаархсан хэмжээнд нөхөж болгосон. Гэтэл бурхан багш хүний шуналд ханахын хэмжээ байдаггүй гэж заачсан болохоор ханашгүй тэр шунлаан хамгийн энэрэн хайрлах энэрл нэгүсээр солихоос нааш жаргахын заяа үзэхгүй гэд номлочихсон болохоор буддаа яригч та бүхэнд мөнгөнд шүтэн оршин тогтнох буруу зүгийн шүтлэхэн оройн дээрээсээ авч хаяхыг зөвлөе. Буддаа ярьж байгаа бол бурхнаалт шүт. Шашин маш хүчтэй харагдчих бүр улс төрийн зэвсэг болгоод хэрэглэгдэж байгаа ч тийм. За тэгвэл би уулын чив дээр юун дээр ярих ёстой вэ гэхлээр харин нэг чинь ингээд яригдсан улам л ингээд нөө нэг би хэдий гандан мууч гэсэн би бас өмөрмөр санагдаад байна. Үгүй би тэрийн гол ярих юм юу вэ гэхлээр зэрэг энэ газар усаа авах чинь тэнд гандан өмөрхийн ирэхээр говийн бидний хөсөр хаях түүнд ямар гэчийн чөтгөр шулман оршоод малцдаг тийм хариг санд нүвэ гэвэл бурхан биш мөнгө бүхнийг чадна гэдэг буруу үзлийн чөтгөр шүглэх ажээ. Мөнгө бүхнийг чадах юм шиг сэтгэж, мөнгөгээр сүргүй гэж итгэж, мөнгөнд сүр сүлдэн тушаасан хүн сүргийн нэг эдэс юм болохоор оюу толгойг уххан зөв гэж ойрлох зөв. Гэхдээ энэ бол төр зургийн үзэгдэл. Хэрвээ оюу толгойг оролдолгүй говийн биднийг тайван орхиж, оюунтай толгойгоо ухан дотогшоон төвлөрч хөгжвөөс юун төрдгийг, ямар ид чидийн гайхамшиг бүтээгддгийг тэр уг нь мэдгч одоохондоо гандангаан өмөрхийн ирэхээр ой ухаан нь самуурч орж гараад байна. Тиймээс самун үгүй төрийн тогтолцоог зогслоё гэвэл их эзэн хааныхаа зарлиг айл төрийг дагаж мөрдөө штэ. Алтан төрөө ахуй төмнэн чилж шүттерга байтугай. Эзэн хааныхаа зарлиг айл төрийг дагаад алтан төр ахуй төмнэн ачилж шудраг байваас гандан гэдэг ганц байгуулгын төлөө оюу толгойг минь оролдохгүй нэ. Алтан төр минь алдарч унуу зай, ахуй төм минь ангад сангуу зай. Ийм хэмээн говийн зон олны төлөө голд зүрхэн цоглохын цагт энэрэнгүй сэтгэлийн цагдашгүй хүчийг эзэмдэж эзэн хааныхаа адилаар ялагдашгүй хүчрхэг орчихнэ. Говийн малчин төмнэн хүний тооноос гаргалгүй адилдагш үзэж улсын төсөв гэж малчтаас булаасан бүхнээ буцаагаад өгөхийн төлөө толгойтой бүхэн бодож эхлэхийн цагт энэрэнгүй сэтгэлд их хааны минь сүр хүч тэр бүгдэд оршихнэ. 3 сая Чингис сая ингэж сэрж Чингисийн Монголын дахин сэргэн мандлыг хүсэнгүлээх дэлхийн хүн ардад хүнлэг энэрэнгүй эрдэм боловсролыг түгээн дэлгэрүүлнэ. тэгэхээр зэрэг коронавигоос аврагдана гэвэл яах нь яг үннээрээ явбал аглоороо хөдөөргөл гарах нь штэ. Байгалаа хамгаална гэвэл бас технэ. Гэхдээ золонгоос аврагдана гэвэл технэ. Гэхдээ одоо төр улсаа төвшигдэж ижил яахгүй л одоо энэ төр юм самунтай байгаа нөхцөл орхио гарч болохгүй шүү. За тэгвэл төр улсаанд төвшдгийг. За тэгвэл яасан бэ гэхээр зэрэг 2020 онд манай Монгол ганцаараа коронавиг байсан. Тийм үү? Тийм. Гавьяа нүүнтэн байсан байх уу?
За тэгвэл энэ хүрэлцэх гой зайлуул амт муу хэлэл байдаг боловч тухайн үед хүрэлцэхийн ямар шийдвэр гаргаж байсан бэ гэвэл нэгдүгээр бид нар хүний эрүүл мэндэд бодно. Хоёрдугаар улсын эдийн засгийн асуудал үүднэ. Тийм учраас ард түмэн айл болох Улаанбаатар төв суурин газраас айл болох хол байж хөдөө орон нутагтаа явах хэрэгтэй. Тэгээд төрөлх сайхан их орондоо өвчин зовлонгүй эндэгдэлгүй хүний амнаас алдахгүйгээр давах хэрэгтэй байна гэдэг үг хүрэлцэх хэлж ирсэн. За болж л энэ. Гэхдээ төрөө бид нар төвшигдшиж гарахгүй бол биднийг гаргачаад яах гэдэг хэдэн хятадуудыг оруулж ирэх гэдэг юм уу? Автобусаар оруулж ирсэн шүү. Тэгс сардчихээн. За тэгсэн чинь 2021 онд оюу толгойг аврах өсвөлэн юм ингээл болоод байсан. Тэ? Ард түмэн санаж байна. Ганбаатар 5-4-5 өлссөн. За тэгэл хамгийн хүүтэ одоо байгаа хүүтнээс илүү хүүтэн байсан. За ингээд ард түмчинд энэ тоолонд нь зөөгөл ингээд хүнжин өдөр чинь хуралдаалсан гоо моошин дээр хүүтнэр хонж ирсэн байхаа ямар ч хэлсэн шинж 10-30 бүгдээрээ л тэр талбай дээр байцгаасан зайлвал. Яг энэ хоёр манай нөгөө нэг оюу толгойгоо аврах гэдэг энэ ард түмч нь улсаа аврах гэдэг шүү дээ. Яа гэж юм. Тэгэхэд манай ламнар нөхөө болохоор 12 тэрбум төгрөгөөр л хөдөө отгүй шагналдчихсэн. Гэхдээ тэр чинь тэгээ тэр мөнгөөр чинь гандан дугнаа цогчин дугнаа сайхан л болгосон байлээ шүү дээ. Алтан төр ахуй түмнэн гэхүү 15 жилийн амьдралаа зориулсан гандан гэхүү. Яг ийм атсан шалаанд отхон цэцэг маань ороод яах учраа олохгүй дэвдэж байгаа шиг танд ч мөн ийм нөхцөл байдал хэрвээ үүссэн бол их эзэн Чингис хааны хаан алтан сургаалыг дагаж мөрдөг штэ. Алтан төр ахуй түмнэн чилж шүтэрэг байтугай. Алтан төр ахуй түмнэн ямагт ажилж шудраг байваас ялагдашгүй хүчрэг оршиж хүршгүй эрдмийн оргил төрдгийг мянганы түүхээр сургамжлан таниулсан хөх Монголоос суралцсан штэ. Хөрс дэлхий сүдэж хүн зон тавьдхийн цагт хөх Монгол мандан бадарч хөрстийг тохинулан хүн төрлөختнийг энхжүүлдэг жамтай. Тийм учраас одоо үр хүүхдүүдэд аваад хөдөө гадаа явах хэрэгтэй, нар салхинд гарах хэрэгтэй. Аль болохоор Улаанбаатар хот болон төв суурин газраас энэ бөглөрлөөс иргэд маань одоо хол байхыг хичээх хэрэгтэй. Өрсгөөч сэтлэг гавьяатай болгоч л да бүгдээрнийх нь гавьяаг дурдж байгаа л ганц хүн уушлахгүй л да. Тийм үү? Эсвэл за ийм юм байсан мэн энэ дэр гол юу нэгэл ингээ гаргаад ирэл да. Тийм биз дээ. Хүрэлцэхийн хувьд бол тэгэл үнэхээр 20 юу хүртэл вакцин хүртэл хүний амийн дэлгүүл явж ирсэн шүү дээ, тий. Монголчууд халдварлсан нэг шалдваргүй Монгол гэж од болж ийн гэл ингээл бөөл гоё юм болж ирсэн шүү дээ, тий. Тэгэл тэр үед энэ аглаг чинь зөв юм шүү. Үнэхээр байгальдаа ингээд гарчих юм бол энэ өвчин зовлонгоос ингээ хоол байдгийн шүү гэдэг номлогдсон бол байх байлаа. А гэтлэнүүдээр 3 дугаар тун юуны учраар хэрэгдэх болсон бэ гэхээр зэрэг эдийн засгаас сэргээх тал дээр томоохон арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа. Энэ дэр нийт иргэд аж ахуйн нэгжүүд бас тайхан идэвхтэйж 3 дугаар тунд амрагдахыг уриалж байна гэдэг оюун эрдэнэ уриалга байгаа чивтэр өнөдөл санаж байна. Эдийн засгаас сэргээх тал дээр бас томоохон арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа. Энэ дээр нийт иргэдэд аж ахуйн нэгжүүдэд бас дахин идэвхтэй байж 3 дугаар тунд амрагдахыг уриалж байна. Тэгэхээр зэрэг яасан байх нь 1-2 дугаар тунд юуны учраар хийсэн байх нь эдийн засгийн сэргээнэ гэж дээр 1-2 дугаар тун хэлсэн байна. Одоо ч нэг тэмцээд байгаа зүйл мөн биз дээ. Одоо дахиад эдийн засгийн сэргээнэ гэдэг дээр дахиад та нар нэг идэвхтэй яваад 3 дугаар тунд амрагдаач гэсэн зүйл яригдчихэж шүү дээ. А тэгвэл энд хүрэлцэх юу гэж хэлсэн байх нь нэгдүгээр эрүүл мэндийн бодё. Тийм учраас хөдөө орон нутагтаа байя гэдэг зүйлийг ярьжсэн байхгүй юу? Нэгдүгээр тул хүний эрүүл мэнд гэж би харж байгаа. Хоёрдугаарт нь улсын эдийн засгийн асуудал байна. Тэгээ би бол нэгдүгээрт хүнийхээ эрүүл мэндийг бодож байгаа. Одоо тэгвэл дахиад он гараад нэгдүгээр эрүүл мэнд одоо омикрон гарах гэж чинь карантин тогтооно гэдэг солиорч байгаа шүү дээ. Карантин тогтоох ч зөв шүү дээ. Үгүй шүү дээ. Яагаад? Юу ч юм дээ цагаан сар магаан сар бас хэлэхгүй шүү дээ. Тийм байхгүй шүү дээ. Оо мэдхгүй чи ерөөс эсрэг болчиход байгаа юм аа. Эдийн тал үйлчлэх юм аа эсвэл чи? Карантин тогтооно гэдэг чинь гэгэрх гэж байгаа хүн яадаг хөл орой тогтоодог юм шүү дээ. Өөртөө. Тэгж бясалгалт яадаг юм шүү дээ. Тийм учраас одоо монголчууд бид нар төрлөх сайхан их орондоо ямар ч байсан энэ өвчин зовлонг эндэгдэлгүй хүний амнаас алдахгүйгээр давж гарах хэрэгтэй. Төрлөх сайхан их орондоо өвчин зовлонгүй амьдарцгаая гэж.
За тэгэхээр зэрэг хөдөө Наадах чинь бол зэл байхгүй юу? Монголчуудыг хар хятадууд энэ байсан бариндаас орох гээд байгаа шүү дээ. Бүгдээр ирцэн байгаа шүү дээ. Монголд ирцэн байгаа шүү дээ. Ирцэн байгаа. Энэ газар дор нуугдаад байгаа. Тэгээд тэд нар чи ийш орох гээд байгаа. Би тэрийг мэдчихээн. Йоо, ёстой мэдхгүй. Би ахаа карантины хүлээн зөвшөөрөхгүй. Яг энэ карантин хэрэгтэй байсан бах хүмүүсийг соён гэгэрхт нөлөөлсөн бах. Гэхдээ энэний чинь цаана маш том улс төр явж байгаа чи тэр давхар бодох хэрэгтэй шүү. Өнгөн талдаа эдгээр буруу байж харагдаж болно. Чойжан цомгоо энтер. Ачир дээр энэ чи асар том улс төр цаана явж байгаа байхгүй юу да. Тийм биз дээ. Монголын хүч чадал үүдэн үгүйдэг журам билээ. Өнөөлөөр татуулж андгай ёсоор явах цэх жудаг билээ. Атгадорой алмай хум гайгт жижиг хүчрхэг явтугай. Алтан төр ахуй төмнэн чилж шүтэрэг байтугай. Агуйх Чингис хааныхаа алтан сургаалыг дагаж мөрдөн адаг дорой алмай хумгайг твж чадвал үнэнд хүрдгийг үнэнд хүрч чадсан хүнд ялагдашгүй хүч оршдгийг өөрийн энэ биеэр үлгэрлэн үзүүлэхийг зорилоо. Алтан тур ахуй төмнэн ачлахыг эрхэмд үзсэн болохоор ганд нэртэй ганц хоёрхан хүнд ач санахын эсрэг зогслоо. Энэ бол миний цэгч удаг хизээч хэрхэвжүүлэн яцах үзэл баримтлал үлээ. Хөвгдийнхөө адлаар хуудан мүгүйдэг журмыг сахиваас хөнөөл бартаа тулгавч андгай тангараан үл няцах цэгц шулуун байж хүч чадлын туйл төрдгийг эзэн хааны айлдвар сурган босов. Тиймээс бартаа тэмцлийн замд ам авсан андгай өгнө. Журмын нөхөдөө сануулгын ялдамд энэ хүү дугаар бүтээгдлээ. Ёстой чиний чалдахгүй юм байна. Чи тэр яагаад ч нэг болчихдохгүй юм байна. Ёстой энэ хоёр ахын зүг юм бэ. Үгүй ёстой чи буруусдаг чинь мэдгүй. Би л миний ясал ухаан хүрхгүй мэд. Энэ хоёр ах бит хоёр ухаан хүрхгүй байгаа юм байна. Нэрш. Би л чи яг энэ дээрээс яг юуг нь буруудах вэ? За сая одоо шилбэл. Одоо ингээд дахиад карантин тогтоох нь чи зөв гэж байгаа байхгүй юу? Үгүй шүү дээ. Зөв биш. Яагаад гэвэл яаж амьдрах юм? Надад мал алга. За. Би малчин бол энэ туслах малчин болъё л гээл тэгж бодож байна. Өндөө болол нэр. За тэгэхээр зэрэг би л ойлгохгүй мэн цаамаа минь. Ёстой миний ухаан урахгүй мэн. Ёстой миний ухаан урчиж өөр хүнтэй яа. Сайхан Монгол орондоо эзэн болоод саруу луудам нутагтаа тархан сууж болохгүй мэт. Заавал цалин бодуулж залтай нэгэн зарагдаж амьдрах ёстой мэт. Одоогийн ядуу бодол явц үзлээсээ салах цаг хэзээ бол үлгэр бүхэн амар сайхан дан жаргаж төгсдөг юм болохоор угийн эрх чөлөөт гэгэрсэн үндэстэн Монгол эргээд урдын адил болоход ядах юм үгүй бизээ. Бусдын эрхээр бодож сэтгэн ажиллах боолын ажлыг маш их зөрөгтэй омог бардам хаяад өөрийн эрхээр элен халан үсгэлэнт байгальдаан гарч сарууд сайхан хөдөөдөн элбэг хангалуун аж дөрөх цаг эрэхтэй л ирнэ. Харин тэр цаг хэзээ бол уудам дэлгэр нутагшгэн уужуу сэтгэдэг нүүдэлчд угаасаа л хурд хүчний эзэд юм болохоор урдын сайхан үедэн эргээд очиход ядах юм үгүй бизээ. Харин өгдгийн мэсдэд шүтэж оршин тогтнодог шашных яах вэ? Мөнгө хэмэх харгас бурхныг шүтэнээсээ авч хаях болов яах вэ? Ёстой энэ хоёр ахтай санал нийлэх юм байна. Карантин тогтооно гэж штэ. Энэ үед карантин тогтооно гэдэг чинь өөрөөр хэлбэл карантин тогтооно гэдэг чинь өөрөө гэгэрлийн маш том нөхцөл. За уучлаарай. Наа гэгэрлийн чинь штэ тийм ээ. Ёстой жихэн арын даах өглөгийн эзэд байж хүн тийшээ явнаа. Өглөгийн эзэд байхгүйгээр шашин оршдгүй штэ. Чи бас тэрийг мэтгэл ах. Өглөгийн эзэн байхгүйгээр шашин оршихгүй штэ. Зүгээр л бодит амьдрал дээр л яри. Зүгээр л хөрсөн дээр л бууй. За чи хөрсөн дээр яаж буух гэдэг вэ? Одоо хөрсөн дээр энэ төрийг салчих юм бол тэгэл энэ хүмүүсийн төрийн мөнгийг л уурцсан хүмүүсийн мөнгийг аваад жинхэнэ ард түмэндээ ямар штэ. Тэр малын авах мөнгийн ч юм уу ямар энэ тэгмэр штэ.
Мэдхгүй надад л одоо Бурхны шашин гэдэг чинь өөрөө юу гэдэг вэ гэхээр зэрэг өгдгийн тус эрдмийг өөрөө ингээд номлцохлоор зэрэг хүн болгон байгаагаа уралдаад өгц өгрүүлж чиглэх байхгүй юу? Өгц өгрөө. Тэгэхээр зэрэг яах вэ? Хэн нэгний мөнгийг хураах гэж ингэж тамаа цайлгүйгээр байгаа юм өгөх гэж уралдаад тэгэхээр зэрэг ингэж би л соёнгийн ирүүлж чадахгүй дөр хутаг товилгаадууд нь л тэр баяцсан хүмүүсийг л синхруулж яад юм байгаа. Надад бол тийм юу алга. Би л тэгж чадахгүй. Мэдхгүй. Би л одоо ойлгохгүй. Үгүй би нэг ярихгүй. Ястаа минь толгой өрөхгүй юм байна. Чи өөр жоох ухаантай хүмүүстэй яар. Минь тархист яагаад ч өрөхгүй юм бэ? Би чадахгүй гэдэг атаатаасныг ялах хүртэл, би чадна гэж өөртөө итгэл төгсгөлдөг болох хүртэл дахиад хэдэн дулаан отгонцгийг мань хүлээж буй юм бол хэдийгээр энэ насны амьдрал нь дөрвөн хааны дунд хоригдож махан биеийн аялал нь дөрвөн уулын дундаас халиагүйч энэ биеийг эзэмдэх оюун ухаан нь одоогийн отхон цэцгийн бие гэртлэн хэдэн ч улсыг хэдэн ч удаа төвшдөж явсан юм билээ. Өмнө гүрэн үеэс хүч чадлаан дэлхийд тунхаглаж явсан хүчрхэг өвгдийн удам бид урдын тэрл уламжлалтуулан энэ цагт гүйцэтгэх гээд хөнөөлт бүх өдөртөө дайн зарлаж даамай тулаанд орж буйн энэ бицээ. Энд яах вэ гэхээр зэрэг нөгөө Чингисийн Монголчин тодорхойлол олно шүү дээ, тэ. Чингисийн монголч яах вэ? Энэ шашныг гартаа багаж энэ багаж болгож барьж байсан шүү дээ. Энд чи өөрөө улс орноо засах багаж байхгүй юу? Өөрөөр хэлбэл хүн болгон шашнаа мэдж явах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр чин зэрэг хүн болгон мэдж байсан тохиолдолд хэн нэгэн сайждорч хэн нэгэн чойжмс ингээд буруу зүрх номлоод тэгээд тэд нар ингээд үүсвэлгч амбулаасалж ингээд нөгөө монхгуудаа нөгөө мал хэдэн малынхаа буйнаар болоод байна гэдэг шиг мал гэдээ бодчихсан хэдэн ард түмнийхээ мөнгийг булаасалтаад ингээд хоорондоо дажин болоод байхгүй шүү дээ. Ард түмэн бүгдээрээ шашнаа мэднэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр лам хэд ингээд өргөл барьц болоод явах шаардлагагүй. Хүн болгоо өөрөө бурхан өөрийгөө аврах чадaltaй болчихно. Тийм үү? А тэр чадлыг суулгахын төлөө чивдэр ярьж штэ. Тэр гэгэрлийг өөрсдөө өгөх гэдэг штэ. Нэвтрүүлгээр өгөх гэдэг. Энэ яриагараа чи ч гэсэн шууд гэгэрлээ сурчлаад яваач гэж байгуулгаас би чойжмцыг муулаач гэж би чамайг юусоо хэлээгүй штэ. Үлгэр бүхэн амар сайхандаа жаргаж төгсдөг. Ялагдашгүй хүчрхэг үлгэрийн баатар. Үхшгүй хөнөөлт чөтгөр шулмыг дарсны эцэст тэр амар жаргал эхэлдэг. 15 толгойтой атгаалжин хар мангасын үлгэрийг санаа. Мангасын толгойг тасдахын тоолонд улам олон толгой ургаж гараад байдаг шүү дээ. Харин Орос хавдын үлгэрт бол энэ утга санаа үхшгүй кашегаар илэрхийлэгддэг. Кашен явсан газар бүхэн гал төмөрт өртөж үнсэн тавраг болдог байхаа. Үнсэн тавраг болсон ус нутгаан сэргээж зон олноо аврах гээд Орос хавдын үлгэрийн баатар кашен нэрэлд гардаг байхаа. Тэр баатрээр кашээ болоод толгойг нь завчаад унахтал дахин шинээр толгой ургаж гараад кашээ хөвтөггүй. Кашээ хөшгүй байдгийн учир нь түүний ам өөрийнх нь биед оршдог шүү дээ. Хуршгүй хол газарт тааварлашгүй нууцлаг оршдог байхаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хэргийн учир чойжин цамдаа биш байх нь. Лети, чистый голубь, лети, разнеси по всему свету, что нашел я сердце Кощея. Хэргийн учир юунд байна вэ гэвэл хэрхэн шашнаан шүтгэд оршихаж. Прощайся с белым светом, змея подколодная. Чойжим самбач бай, мөн хүн тус бүрийн шүтдэг лам пастор аль нь ч бай. Бурхныг орлох тэд юу номлох ёстой? Огтоос үл сонирхох мухар сүсэгтнүүд хөнөөлт бүгж өдгөрийг амьлуулдаг байна. Өөрөөр хэлбэл мухар сүсгээр шажин номон шүтнэ гэдэг бол бүгж өдгөрийн хорлол мэт түнэр харанхуй нийгмийг бүтээх аюултай байна. Тэгэхээр Ислам, Будда, Христийн алийг нь шүтдэг бай. Шүтэж буй шажин номон сохроо итгэж үнэмшиж мухраар шүтэж биширч огт болохгүй нэ. Шашин бүхэн соён гэгэрлийг номлодог юм болохоор энэ нь аль шашныханд хамаарах байх. За ингээд нэлээд зүйл тодорхой боллоо. Та аль шашныг шүтдэг вэ? Зөвхөн соён гэгэрлэл бид бүгдний аврал юм байна. Харин одоо Бурхны шашнаа бүгж өдгөрөөс цэвэрлэнэ гэж Жанар Асиг Бурхнаа дуудан ам тангараг өргөсөн отхон цэцгийн амлалт хэзээ
хэрхэн хэрэгжихийг харах бэлтлээ. Маань энэ уснаас 10 гаруй өхрийг услах гэж нэг нэгээр нь л үргээгээл. Үнэхээр ус гэдэг бол говьд үнэхээр чандам нь эрдэнэ байдгийн байна. Үнэхээр бүр усаа хайрламаар өөр ирэхгүй бүр сэтгэл төрлөө. Өнөөдөр өхөрт явсан өхрөө туугаад услах гэсэн чинь тийм ээ. Булган маань ингээд ширгсэн байна. Тийм учраас аргагүй Соломон гэрэл маань яг эх орныхоо төлөө энэ байгаль ихийг сүлтгснээс болоод булаг шанпан ямар их ширгэж байгааг амьдралаараа биеэрээ туулж байгаа учраас өөр ирэх хүмүүс зоригтой бас дуу хоолой гаргаж олон жилийн уул усны төлөө энэ байгалийн баялгаар амьдрах биш оюун санаагаар амьдрах, нүүдлийн ахуй соёлоор амьдрах нь хамгийн чухал зүйл юм а гэдгийг өөрийнхөө ахуй амьдралаараа биеэрээ туулаад явж ирсэн юм малчин хүн учраас ялдчихгүй маш хүчтэй ингэж дуу хоолой гаргаж ирсэн байна. Говьос Монголын домог дахин сэргийж эхэлнэ. Эхлэхээр бас явж байна. За хамтдаа өргөшөө. Үнэхээр 13 дугаар зуунд бол бид нэр Тэнгэрээс бид нар төгсөн эрч энергийг тараах гэж хүн төрөлхтөнд тараах гэсэн ийм аяндаа ийм байлдан дагуул юм. Тэгэхээр бид нар яагаад тэр үед тэгж монголчууд хүн төрөлхтөнд тараасан бол өнөөдөр бид нэр Мянган Баатараас авсан энерги, энэ дунд говь аймагаас авсан энерги, энэ сайхан бүхнээ ээж монголчуудад түгээгээд сэрээгээд нөгөө дараачийнхаа аяныг хийх байхал гэж найдаж энэ нутгаас мордох гэж байна. Тэр мэдэгчээрээд орч болдог бай. Орой. Алтан ирэн. Сайхан эхэлж байна.